За өдрийн мэнд малрартнахаа. Өдрийн мэнд. За тантай ярилцлаа суух болсондоо баяртай сайхан байна. Яагаад тэгэхээр ер нь өнөөдрийн нийгэмд бид нэр яг үнэн байдлыг ярих шаардлагатай байна. Ер нь яагаад юмсын учир утга яг юун дээр гэдгийг бас ярилцах шаардлагатай байдаг. Гэхдээ яг залуу хүмүүсийн хувьд тэрийг яриа гэхээр ярих болтгоо. Хөшин настай хүмүүс дээр очиод зөвлөгөө авах гэхээр яг нөгөө хүмүүсүүд нь биднэрт зөвлөх хэмжээний бас байдаггүй. Залуучууд маань бас бид нартэй ярилцах ихээр ховж ив ярих гэдэг, эсвэл мөнгө ярих гэдэг, эсвэл нэг болж бүтггүй юм ярих гэдэг. Тэгэхээр яг энэ оюуны юмыг ярих ихээр бид нартай яг хүн олддгүй бол асуудал байгаад байдаг л та. Багш нартай ярих гэсэн чинь багш нарын нас яг үндэ боловсруулах хүмүүс байгаад байдаг тийм. Тэгэхээр ийм учраас би тантай ингэж ярих сонирхолтой байсан. Тэгээд сантай ярих гэсэн баяртай. Өнөөдрийн ярих сэдв юун дээр тулгуурлах зүгээр юм бэ гэж бодсон мэхээр та ч гэсэн өөрөө хэлсэн. Ер нь intelligence тийм. Интеллект гэдэг хоёрын ялгаа нь юу юм? Intelligence гэж оюун гэж орчуулад байгаа юм тийм үү? Интеллект гэхээр илүү тийм ухаан гэж орчуулж байгаа юм зөв үү? Тийм. Энэ хоёрын ялгаа нь юу юунд дээр гарч иж байна? Тийм. Ер нь бол бид нар биш шүү дээ. Одоо би энэ философийн янз бүрийн номнууд, янз бүрийн ярилцлага, янз бүрийн ярианууд дээр болж игэл одоо грекээс гаралтай ч юм уу, санскритээс гаралтай ч юм уу, латинаас гаралтай үгнүүдийг ер нь монгол хэл рүү шууд одоо монголчилж болохгүйсэн гэдэг байхгүй. Яг нэг яг адилхан орчуулгын үгнүүд нь бидэрт байхгүй шүү дээ. Одоо жишээлбэл англи хэлний толь бичиг тавиад тэрний яг тоотой адилхан монгол хэлний толь бичиг хоёрын үгнийх нь тоо яг ингээд адилхан гэсэн юм байхгүй шүү дээ. Тий, ямар нэг байдлаар дутуу байна шүү дээ. Яг бол англи хэл чинь өөрөө грек, латин маш олон үгнүүдийг ингээд нийлүүлсэн бас хэл байхгүй. Цэвэр англи хэл бас байхгүй шүү дээ. Герман, Франц энэ чинь дандаа тийм хэлнүүд байдаг. Гэтэл монгол хэл чинь өөрөө тэр их олон хэлнүүд нийлсэн тийм их сүрхий олон зуун жилийн философитой, шинжлэх ухаантай, мэдлэгтэй тэр хэлний үгнүүдэд яг таарсан монгол үгнүүд ингээд бэлэн хайцгийн дотор байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр маш олон үгнүүдийг бид нар шууд ингээд толь үчиг шиг ингээд наалдуулаад орчуулад явах тэр үгнүүд нь байхгүй учраас бид нар өндөр түвшний мэрэгжлийн олон зуун жилийн түүхтэй тийм ойлголтууд, ухагтхуунууд одоо англиар концепт гэдэг чинь тийм концепт. Тэдрийг бид нар ингээд улаан цайн ингээд монголчлоод байдаг байхгүй юу? Үг байхгүй болонгууд л ингээд уурладаг ч юм уу, дургуутдаг ч юм уу, ичдэг ч юм уу, нэрлэгдэг ч юм уу тийм үү? Заавал нэг үг олж наадаг байхгүй юу? Тэгдэг. Тийм. Тэгээ тэр чин бидрийг ингээд хүн төрөлхтний мэдлэг боловсруулаас ингээд хөндөрүүлээд байдаг байхгүй юу? Тэгээ одоо жишээлбэл Японууд чинь тэр гадаад үг нэгдэг болоод тусад нь хэрэглээд байгаа ч айгүй зөв байхгүй юу? Хятадууд бас гадаад үгнүүдийг шууд тусад нь хэрэглээ явчихдээ. Тэгэхээр бид нар гадаад үгнүүдийг гадаад үгээр нь бол орхиул зүгээр байхгүй юу? Lost in translation гэдэг үг байдаг шүү дээ. Орчуулах явцдаа ингээд савдаг санааг нь алдагдуулнаа гэдэг. Маш их алдагдуулдаг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө тийм үү? Intelligence гэсэн үг intelligence-ээр л байвал олон зүгээр байхгүй. Бид нар нэг IQ гэдээ бас яриас урчлаа шүү дээ. Тийм үү? IQ гэдгийг чинь цаана intelligence coefficient л явж байгаа шүү дээ. Тэргээр нь явуулах амар байхгүй. Яг тэр чинь жоохон латин гаралтай үгнүүд. Intellect гэдэг чинь intellectual гэж байна тийм үү? Public intellectual. Тэгээ намайг бол public intellectual гэдэг гадаадынх нь нэрлээд байдаг байхгүй. Тэр нь яг public гэдэг бол бид нар юу гэдэг вэ? Олон нийтгээд явчихдаг тийм үү? За intellectual гэдгээр ерөнхийдөө жоохон сэхэтэн гэсэн үг яваад ах шиг байдгийн. Ер нь анх социализмын үед энэ гаднаас үгнүүд орж ирэхэд янз бүрийн үгнүүд ингээд нааж монголчилсан байдаг байхгүй. Энэ чинь бидний өнөөдөр хүртэл биднэрт гай болоод байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөө intelligence гэдгийг зарим нь оюухан гэдээ орчуулсан юм чидгийг. Тэгснэ mind гэхээр дахиад оюухан болчтой. Тэгдэг. Замраагүй. Тэгэхээр миний бодлоор би бол тэгж хэлээд байгаа. За энэ intelligence гэдэг үг ядаж нэг оюун гэдэг үгээр л явуул болно. Ухаан гэдгийг асаа. Ухаан чинь хүний ухаантай холбоотой. Тэгээд одоо нөгөө нэг artificial intelligence гэдэг байгаа ш нөгөө AI гэдэг одоо өстой юм дэлхийг эзэлчлээ шүү дээ. Одоо чи өдөр нэг компьютер ярьсан бүх юмний чинь цаана AI яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол яг бид нар хиймэл оюун гिचгэл одоо яах вэ тэгэл ингээл одоо хиймэл оюун гэж л монголчилж байгаа байхгүй юу? Уул нь AI-гаараа явчих юм бол бидэрт олон улсын түвшинд бидэрт аягүй хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээлбэл чи ингээд Word дээр текст бичээд тэгээд интернетэд тавина шүү дээ. Тэгэхэд тэр интернетэд хиймэл оюун гэжснаас шууд artificial intelligence гэдгээ кириллээр бичээд явуучих юм бол эсвэл латинаар нь бичээд
Тийм AI-ыг тавиад явчих юм бол олон улсын түвшинд хүмүүс хүлээж авах их амар байхгүй юу? гэдэг. Яг хоо энэ дээр бас нэг юм ажиглагдсан юм бэхэр одоо монголчууд гадаад үгийг монгол руу орчуулдаг бол монгол үгийг бас гадаад руу орчуулах гэдэг тий. Дайраг гэдэг үгийг fermented mare's milk гэл яг ааргаар нь л явж бол яага болохгүй тийм ээ. Аргаар ястаа. Тий. Тийм. Яг одоо жишээлбэл шүү дээ. Одоо морь гэдэг юм бол англиар horse гэж шүү дээ. Болж юм тийм үү орчуулж. Тий. Яг бол морь нь банаад байгаа юм чинь. Энэ морьтой адилхан морь нь англи тус байгаа учраас horse морь хоёр таарад байна шүү дээ. Тий. Абстракт төвшөнд, оюуны төвшөнд хүний одоо тийм үү ухаан, мэдлэг, боловсрлоор бүтээгдсэн бүтээлүүд байна шүү дээ. Энийг чинь хамаг орчуулж болохгүй байхгүй. Өөрөөр хэлбэл artificial intelligence тийм үү хиймэл оюун гэдэг чинь хүний ухаанаас бүтсэн, боловсрал, мэдлэгээс бүтсэн бүтээлүүд байхгүй юу? Тэрс бид нар харуулах ямарч боломжгүй байхгүй юу? Одоо мэдлэг, боловсрол, ёс суртахуун, тийм ээ? Цанамж одоо юу гэдгийг бидний сэтгэлийн хөдөлгөөн зөв буруу одоо энэ бүгд чинь абстракт учраас хүнд харуулах боломжгүй хүний зөвхөн боловсрлоор бүтээгдсэн үгнүүд байхгүй. Одоо арчлал, социализм тийм үү? Эдийн засаг тэр чинь бүгд хүний оюуны бүтээлүүд байхгүй юу? Урлаг тий. Энийг бид нар шууд Монгол байгаа гэдэг ингээд гүрийгээд дайраад байгаа байхгүй юу? Тэгээд тэргээр одоо нэг одоо кофег борголж илүү орчуулсан. Одоо дүүрч. Тэгээд одоо тэргээр л явахаас. Хоёул одоо тэгээд борголж уугаал явъя. Уул кофегоор байсан бол их амттай байсан. Одоо борголж гэх нэг юм амтгүй болчих жоох байхгүй юу? За банана гэж гоё жимс байдаг. Тийм үү? Шар хайлстай. Тэр чинь бид нар гадил гэдэгчдэг. Тэгэл хоёлаа ингээд амандаа гадил хийгээл Африкийн сармагчингууд гадил идэл тэгэл байцгааж идэх юм байна. Тийм. Уул нь бананаагаараа явсан бол банана чинь бас улс төрийн ойлголт байдаг байхгүй юу? Банана Republic энэ гэж хэлдэг байхгүй юу улс төрд. Тэр нь болохоор төр засаг нь бүр ингээд холион бантан болчихсон. Юу нь мэддэхгүй төр засагтай орнуудыг Банана Republic гэдэг байхгүй яг банан шиг гэдэг байхгүй юу. Банан чинь онголголоо юу нь мэддэхгүй нэг цул юм байгаа шүү дээ. Бусад жимснүүд чинь мэдэгддэг шүү дээ тийм үү? Ингээд энэ жимсг нь баригдаад байдаг шүү дээ. Бананд ямар ч жимс баригдахгүй мөртлөө бид нар жимс гэж нэрлээд байдаг шүү дээ. Тэрнтэй л адилхан байхгүй юу. Тэгээд Банана Republic гэдэг улс төрийн нэрлэгээ байдаг байхгүй юу. Одоо бид нар тэгээд тэр чинь яах юм? Энэ айгуу тийм гадил улс байгаа маа гэх юм уу? Тэгж болохгүй байхгүй юу. Тэгэхээр бидний энэ заавал монголчилж монгол болох гэдэг энэ нэг өөрхий нэг тийм одоо энэ чинь яг та психологийн салбартаар яг комплекс гэж нэрлэдэг л дээ. Өөрснийгөө тэр үг нь байхгүй болохоор ингээд жоохон тийм үү? Дуугийн комплекс. Хэрэглэхгүй ичид зовох одоо тийм үү? Психологийн хөдлөөд тэгээ заавал нэг үг энэ төр олж орчуулдаг. Энэ яг та мөсийн монгол хэлнийхнээс гаралтай л да. Заавал одоо монгол үг заавал байх ёстой. Монгол үгийг оол энэ төр гэж тулгадаг. Тэргээ монголчлохгүй болвол энэ муу гадаад хэлний нөхөр байна. Монгол хэлээ хүндэтгсэнгүү. Манай монгол хэл чинь их баян хэл энэ төр гэдэг ингээд нэг ийм нэг өрөвдөлтөй байдалд орцсон. Тэгээ тэр нь хойч үед гай болоод байгаа. Одоо ялангуяа artificial intelligence, компьютер бүх нь хүний оюуны ийм бүтээл цаг үе ирчээд ахад бид нар ингээд монголчхгүй суугаад байх чинь бүр арай ичмээр байхгүй юу? Одоо нөгөө чи мэдээж Firefox-ыг галт үнэг гэж орчуулчихдаг шүү дээ. Тэгвэл энэ Windows-оо орчуулал да. Цонхнууд гэдээ орчуулал да. Apple-ийг орчуулал да. Алим гэдээ орчуулал. Тий? Тэгэхээр чи энэ чинь брэнд нэрнүүд чинь брэндээр явсан дээр. Алимтай явж хамаагүй байхгүй. Яг анх үүсэхдээ яг нөгөө юуны Адам Явагийн хадсан алимул гэдэг л дээ. Зүгээр яг юу нь бол леженд нь домог нь бол тэгдэг. Тэгээд үнэн худлыг нэмэгдэж байгаа. Тэгэхээр ийм юмнууд дээр бол маш их бид нар алдаатай байдаг учраас одоо ингээл микро гэж тэгж штэ. Тэгвэл микрогоор л явцсан дээр байхгүй юу? Тэрээс одоо яригч, сонсогч гэж орчуулад яах юм? Ийм аюул бидэрт одоо улмал гай болно. Тий. Одоо artificial intelligence-ийн үгнүүдийг одоо нөгөө chat GPT-г мэдэн шүү дээ, тий? Chat GPT дээр чинь янз бүрийн үг монгол үгний англи орчуулгуудыг эдгээр одоо яаж орчуулна? Би бүр өстой тэгэл энэ одоо янз бүрийн нэг залуучууд байгаа шүү дээ, улс төрийн одоо тэд нар нэрлээд явах уу? Тэд нар одоо яаж орчуулна? За Мойсийн нөгөө монгол хэлнийхэн одоо яаж баллах бол? Би бүр тэрийг бүр гайхаад бид нар одоо энэ artificial intelligence-ээр чи мэдэн штэ Google Translation-аар translate гэхэд ямар амар юм гарч ирдэг лээ. Тэгээд олон удаа философийн монгол текст бичээд тэрийг англи руу болгосон чи яа бурхан минь
Бүр амар юм гарч ирсэн шүү дээ. За тэгээд англи чинь бас монгол руу буулгах гэж бүр гачи юм гарч ирдэг шүү дээ. Одоо чи мэдэн шүү дээ янз бүрийн сабтайтл энэ төр дээр AI-гаар хийчихсэн. Тэгээд сабтайтл чинь гарч ирээд байдаг. За гадны нөгөө кино фильмүүдийн чинь манай нэг HD янз бүрийн ТV-нүүд чинь бас ингээ монголоор орчуулдаг. Гачин орчуулдаг ш та нар. Юу нөгөө science fiction техник технологийн үгнүүдтэй битүү science fiction чинь битүү технологийн шинэ технологийн үгнүүдтэй шүү дээ. Би яг анх одоо өсвөр настай байхдаа англиас сурч байхдаа бас айгу доотлоор нь сабтайтл уншиж ер нь ойлгодог байсан л да. Тухайн үед айгу одоо бухимдал төрдөг байсан. Яагаад тэгэхээр би яг үзээд байгаа киногаа буруу ойлгоод байгаа юм санагддаг байсан байхгүй юу? Харин тийм байхгүй юу? Тийм. Тэгээд би ер нь миний англиас сурах болсон тэр мотивац юунаас гарсан бэ гэхээр би энийг өөрөө үзээд яг хэлж байгаа үгийг нь шууд тэр утгаар нь ойлгодог болох юмсан гэдэг үндснээр агиуг сурахыг хүсэж байсан. Тэгээд ингээ үзээд одоо ойлгоод сабтайтлыг харьцуулангууд шал утгагүй болгоод байдаг. Нэгдүгээрт. Тийм. Тэгэхээр одоо юу гэдэг чинь бид нэр ингээд энэ өгнүүдийг орчуулснараа анти интеллижент ч юм уу те баг одоо оюуны эсрэг юм хийж байгаа гэж таалд өгнж болох уу? Интеллектуалын эсрэг. Одоо интеллект гэдэг чинь айгүй чухал үг байхгүй юу? Яг монгол орчуулга яг жоохон ойролцоо аваачих юм бол яг сэхэдэн гэдэг үг л явах гээд байгаа л да. Интеллект гэдэг чинь яг хүнийг хэлж байгаа байхгүй юу? Person. Энэ бол интеллект хүн. Интеллект person. Intellectual person. Яг хүнийг intelligence гэдэг чинь бол хүнийг хэлээг байхгүй юу? Зүгээр төлөв байдал байхгүй юу? Тийм. Интеллигенцийн төлөвтөө. Тэгэхээр интеллигенцийн төлөвт энэ хүн их интеллигенцийн төлөвт гэх юм бол одоо техник гэж шүү дээ. Энэ бол интеллигенцтэй техник гэж шүү дээ. Тэгээ компьютер. Тэр нь болохоор ерөнхийдөө одоо нөгөө decision making тийм үү? Зөв шийдэлд хүрэх нөгөө logic, logicоор ажиллах, logicоор толгойн ажиллах одоо юу вэ тий? Одоо жишээлбэл хамгийн том жишээ чинь одоо кофе машин гэдэг байгаа байхгүй? Кофений машин. Тэр бол яг одоо жинхэнэ интеллигенц гэж байгаа байхгүй юу? Интеллигенцийг хэрэглэсэн гэж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл хүн одоо кофегоо унтаглаад, усанд хийгээд, чанаад тийм үү? Тэр бүх ажлуудыг тэр машин товчлоод хийчихэж байгаа байхгүй юу? Хэдхэн минутын дотор. За энэ бол интеллиженс байхгүй юу? Юмыг богинохон хугацаанд хамгийн хурднаар шийдэл гаргах. Тэр бол интеллиженс. Уг нь бол хүний ажлыг хөнгөвчлөх зорилготой байгаа тийм үү? Хөнгөвчлөх зорилго. Тэгэхээр хөнгөвчлснөөр хүмүүс маань нөгөө өөр юмыг бодож, сэтгэж цагаа зарцуулах хэрэгтэй байна. Цагаа хэрэгтэй юмд зарцуулах. Тэгээ өмнө нь бол би бодоод байгаа юм л да малэрднахаа дээр үед одоо эртээр үедээ хүмүүс хүүхдүүд ягаад олон хүн төрүүлдэг байсан бэ гэхээр агүй хорд өгчдөг байсан тий. Ханаа түрэл өгчдөг байсан. Ийм там байхгүй. Тэгээл нөгөө мохорс итгэл ингээ явдаг байсан. Одоо тэгсэн чинь орчин цагт ийм хөгжсөн байна. Технологи хөгжсөн байна. Ном, интернет хөгжсөн. Хаас айгүй мэдээлэх боломжтой болцоод байхад хүмүүс ягаад илүү одоо ийм интеллектчний биш болоод байгаа юм бэ гэж таадаж байна. Одоо улмал бараг дээр үеийнхээс мангар болоод байгаа юм санагдаад байгаа надад бол. Харин тий. Тэгээд тэрий чинь би бас сая нэг Германд байдаг оюутан надтай бас ярилцаад би тэрэнд яг тайлбар өгсөн байхгүй юу. За нөгөө интеллектуал гэдэг чинь тэр тухайн хүнийг хэлдэг байхгүй юу. Тэр хүн болвол одоо ёс суртахуунтай, үннийг мэдэх гэсэн, тэрний гаргалгаа гаргасан тийм үү. Ийм хүмүүс бол ерөнхийдөө одоо интеллектуал хүмүүс байхгүй юу. Үннийг олох гэсэн. Тийм маш их одоо ёс суртахуун, маш их memory уншиж мэдсэн. Тэр чинь бол тэр чиглэл рүү явчихж байгаа байхгүй юу. Тухайн тэр хүн. За ийм хүмүүс бол тэр төргөө цөөхөн. Ийм хүмүүс болж зөөхөн. Тэгэхээр ийм хоёр юм одоо уралдах гэдэг нь шүү дээ. Нэг нь бол асар хурдан түргэн шийдэл төрдөг, сонголт хийдэг интеллигенц. Энийг техник тэгэлж болно. Одоо жишээл шатар тоглодог нөгөө blue deep л тийм машин байгаа шүү дээ. Шатар тоглодог. Хүнийг хожчихдаг. Тэгэхээр хожоод байгаа юм биш. Яг л тэр чинь маш хурдан техникийн алгоритмаар хурдан decision making хийгээд шүү дээ. Шийдэл түрээд шүү дээ. Хүн чинь болохоор нөгөө emotional байхгүй юу? Сэтгэлийн хөдөлгөөн, emotion, feeling, thought, бодол, perception, мэдрэмж, memory энэ бүх цогц юмнаас чинь хүний интеллект үсэж байгаа байхгүй юу? Тийм амар биш. Тэгэхээр дэлхийд дээр одоо цөөхөн философчд, цөөхөн интеллект хүмүүс байдаг нь аргагүй байхгүй юу? Нийгэмд. Би бол өнөөдөр Монгол улсад интеллекттэй оюуны тийм өндөр өөрийгөө ингэж бэлдэж олон ном уншиж тэндээс дүгнэлт гаргасан тийм хүн би үргэлж хайгаад олохгүй байгаа шүү дээ.
Тэрийг яагаад цөөхөн гэж та боддог? Одоо нийгмийн хүчин Тийм. зүйлүүдээс байна уу? За одоо Эсвэл тэгвэл чи энэ тэр нөгөө социализм нэг руугаа их яваад байна очих. уу те? Аа. Нөгөө ээж аав эмээ өөрөө яваад очих. Яа тэгвэл социализмын үед чинь л Монгол орн чинь нэг эмнэлэгтэй, сургуультай 1921 оноос хүний нийгмийн тийм үү? Нийгэмшил, иргэншил явагдсан байхгүй юу? Бүх юм Эсвэлгээрээсээ мөнгөөр гадна хэмжигддэггүй байсан те. өмнө юу ч байхгүй. Бүх юм Нэг мөнгөөр одоо эмнэлэг бол хэл бүх юм зүйтэй ингээд байхгүй. мөнгөөр хэмжигдээд байгаа байхгүй. Тэгээ сургууль барингууд Тэгээд энэ тэгээд ямар ашигтай социализм юм руу бэ ороод гэдэг те. тэгээд социализм байжсэн чинь нөгөө Берлиний хаан нураад социалист системийн орнууд байлаа шүү дээ. Олон орнууд байлаа шүү дээ. Зөв Европ, Аз, Африкийн. Тэрий чинь капиталистууд ирээд нураасан байхгүй социализмыг. Тэгээ Монгол оронд 1990 онд за одоо та нар зах зээлийн эдийн засаг бүх юмаа ховчил капиталист системээр яв гэсэн байхгүй. Одоо социалист систем дууссан. Тэгээд капиталист системээр за явъя гэд бүх социализмын бүтээн байгуулалт үйлдвэрүүдээ, цэцэрлэгүүдээ, эмнэлгүүдээ, сургуулиудаа бүгдийг хувьчлал руу яасан багхгүй юу? Хамааруулсан Бид нэр багхгүй юу? бид нэр зах зээлийн эдийн засаг руу орсноос зах зээлийн нийгэм рүү орсон уу? Тий. Тэгээд Тий. үгүй яг аль нь ч биш. Тэгээд нөгөө нэг хувьчлалаар чинь уулын тэр үйлдвэрийн газар руу тэр объектууд тэр албан байгууллага тэр бүгд чинь хувьчилсны дараа, хувьд очсны дараа илүү сайн хөгжих байх гэж хувьчилсан багхгүй юу? Илүү сайжрах байх. Тий. Тэгсэн чи яасан гэсэн чи нөгөө хувьчилж авсан хүмүүс маань хувьчилж авсан үйлдвэрүүдээ, зочид буудлуудаа, цэцэрлэгүүдээ яасан гэхээр тэр барилгуудаа буцаагаад зараад баяжсан байхгүй. Тэгээ тэр олон баячууд ч үүсчихгүй юу? Одоо тэр олон баячууд чинь юм л одоо яваад байна шүү дээ. Социализмын миг зарж баяжсан баячууд. Тэгэнгүүт л ерөөсөө энэ хувьчлал, хувь их мөнгө тэр баячуудыг чинь хараад нийгэм эднэр шиг ингэж их мөнгөтэй болох хэрэгтэй юм байна. Яагаад бид нар ингэ мөнгөгүй? Энэ одоо тэр нөхөр ингээд мөнгөтэй яваад байгаа юм. Гэт одоо мөнгөний төлөх уралдаан тэмцээн Монгол орон даяар өрнөсөн байхгүй юу? Тэхийн тулд хаана юу л байна тэрийг хувьчлах. Дээрэмдэж авах, улгаалж авах. Тэгээд өнөөдөр хамгийн сүүлчийн юу руу орж шít. Хоёр дахь дээрэмдэлт рүү орчлоо шít. Эхний том дээрэмдэлт бол үйлдвэрүүд байсан. Бүтээн босголтууд байсан. Өнөөдрийн хоёр дахь том дээрэмдэлт бол байгалийн бүтээлүүдийг хувьчилж мөнгөтэй болгох. Нэг нь болохоор уулуурхай, нөгөөх нь болохоор жуулчлал. Жуулчлал нь болохоор газрын дээрх байгалыг мөнгө болгох. Уулуурхай нь болохоор газрын доорх баялагийг мөнгө болгох. Тэгээ тийм л одоо маш хурдан бэлэн мөнгөтэй болох тэр эдийн засаг чинь Монголд одоо явагдаад байна шүү дээ. Яаж хурдан мөнгөтэй болох вэ? Араас мөнгөтэй болоод юм бүтээн гэсэн юм бол байхгүй байна. Тэгээ юм сонин амьдрал руу бид нар явсаар гол орчлоо шүү дээ. Аюу санаа амьдрал энэ дэлхийд байхгүй юм Монголтой адилхан жишээ. Тий. Одоо яг бүтээн байгуулалтаа нурааж баяждаг тийм орн байхгүй шүү дээ. Улам сайжруулах хэрэгтэй шүү дээ. Тий. Одоо нөгөө урт талд нөгөө нэг комбинатын тэнд урагшаага тэр юуны замд юунаас урагшаага хуучин цагаан алга гэж зоод одоо устчихсан тийшээ нэг янз бүрийн үйлдвэрүүд байсан байхгүй богд уулын тийшээ. Тэнд чинь одоо шил гутлын үйлдвэр байсан байхгүй юу? Асар том. Өнөөдөр бол номингийн одоо агуулга болчихсон. Эсвэл янз бүрийн уул уурхайн компаниудын офисууд болчихсон. Бид нар тэр том гутлын том үйлдвэрийг зүгээр л хувьчилж нэг хүн аваад тэгэл тэрийг цааш нь зараал тэгэл нэг гэрвэл баяжчих байгаа байхгүй юу? Ингээл болоо. Тий. Айгу хөнхөө. Би одоо яг сумуудыг хувьчлаад трактор, комбайн мамануудаа юм уу? Хөдөө аж ахуйн машин техникүүдээ хувьчилж аваад тэгээд бас цааш зарчиж байгаа байхгүй. Одоо хөдөөгөр дүүрэн хоосон трактор комбайны засварын газрууд. За маш олон үнэний фермүүд байсан. Тэрийг бас хувьчилж аваад үнээнүүдийг зараад байшингийн нураагаад тэгээд баяжчихсан. Ийм бид нар сонин байдалд орсон Монгол орн. Социализмын үед би бол төрөөгүй байсан тийм яг ачаалт одоо Монголд орж ирсний дараа төрсэн хүний хувьд бол тухайн үед ямар байсныг сайн мэдэхгүй байна. Таны ярьснаар ч юм уу бусад хүмүүсийн ярьснаар төсөөлж байгаа, ном уншиж байгаа, кино үзэж байгаа. Тэгэхдээ тухайн үед бодонгууд яг ингээ бүх юм мөнгөөр хэмжигддэггүй байсан юм шиг байна. Одоо бол мөнгөгүй л бол ялангуяа эрэгтэй хүн хинж нийгэмд. Мөнгөгүй л бол тэр бизнес бол
ямар ч үн цэнэгүй гэдэг ч юм уу тий. Харин Тэгэхээр яг энэ юу бол ийм болцсон үед тэгээд одоо одоо яг бидний ярьж байгаа шиг интеллектийг үнэлдэг үнэлэмж нь байхгүй юм шүү. Яа тэгэхээр интеллекттэй байлаа гэж чи мөнгө олохгүй бол хин жишээл гэж байгаа шүү тийм үү? яг үнтэй. За ингээд социализм нураад унчихгүй юу? Тэгсэн социализм нураад унсан чинь нөгөө зүүн Европын орнууд бол жишээлбэл одоо Европын холбоонд ордог ч юм уу. За зөвлөлт улс хойно байдаг зөвлөлт социалист улс юу социализмыг нураачаар буцаад Рашиа, Орос орныхоо төв рүү явчихж байгаа байхгүй юу? Аа. Тий. За хятад бол тэгтээ дэргүй хятадынхаа төв рүү яваад гэж байгаа. Том том орнууд өөрсдийнхөө төв рүү явчихж байгаа байхгүй юу? Анхдагч руугаа. А бид нар чинь социализм нурцсан чинь бид нар одоо хайчих юм. Бид нар чинь том түүх байхгүй шүү дээ. Юу ч байхгүй шүү дээ. Үлгэрэл байна. Нэг жоохон домог байна. Баахан хаадуудын домогтой үлгэртэй. Тэгээ эзэн тулс байсан, тэг жижилзээсэн гэсэн бас нэг юм нэг худлаа үлгэртэй. Тэгээ бид нар яасан гэхээр буцаад явах шаардлага гарсан баг. Буцаад хуучин лугаа. Хуучин лугаа явсан чинь эсгэгээр нүүдэлчин феодализм, ноён, боол, зарц, баян, ядуу тэр рүү явчихж байгаа. Тэрийг л мэднэ. Тэрнээс өөр юу ч мэдэхгүй. Тэгээд өнөөдөр чинь буцаад бид нар феодализмын тэр нийгэм рүү очиж байгаа байхгүй. Өнөөдөр мөнгөтэй баян л бол хүн мөнгөгүй баян биш, тарган биш бол ядуу. Тэгээд болоо. Тий. Одоо тэр дэлхийн ямар ч улс оронд ийм байхгүй байгаа шүү дээ. Тий. Дэлхийн ямар оронд баян хүнийг шүтэж гэнэ үү? Америкт байна уу тий. Америкт Монгол орноос өөр орн байхгүй шүү дээ. Америкт тийм одоо баян хүнийг шүтэж байгаа. Америкчууд чинь тэр баячуудаа шоолж байгаа шүү дээ. Сонин сэтгүүлд үхтлэн шоолж байгаа шүү дээ. Бид нар л зүгээр бидний сонсдог хэвлэл мэдээлэл маань тэдрийг магтаад байгаа болохоос ш. Яг үнэн хэрэгтэй тэдэр өста онигоош шүү дээ. Цукерберг, Элон Маск, Билл Гейтс энэ төр бол онигоош шүү дээ Америкт. Чи Америкийн нэг их сургуулийн профессороос очоод асуултаа. Айгүй мундаг хүмүүстэй Билл Гейтс гэдээ асуугаад үзтээ. Нүгдүүд өста тийм үү? Энийгээ зогсохгүй шүү дээ. Тий. Яг наас чинь тэгэл тэндээс мөнгөтэй олсон тий. Наад бол чи мэднэ тий. Капитализмын бүтээлүүд. Америкт социализм ярьдаг зөндөө олон Америкт байгаа шүү дээ. Социализм дуртай. Тий. Тэгэхээр чи хүний нийгэм гэдэг чинь бид нар л ийм дөнгөж эсгээрээс гарч ир социализмаар асар өндөрт очичоод социализмаар дамжаад одоо чиний эмээ өө энэ төр бол асар өндөрт очсон байхгүй юу? Нэг мэдсэн чинь Оросд очиод доктор өдр болсон явжсэн байхгүй юу? Тэгээд тэрий чинь 90 онд чөлөө дундалтаар унлаач шүү дээ. Тэгээд нөгөө нэг арчил гэсэн нэг баахан залуучууд гарч ирээд арчил гээд тэгээд 90 оноос хойш чинь арчил дээр явчлаа шүү дээ. Өнөөдөр тэр арчлынхан чинь хэлж ярих юм юу ч байхгүй. Яг бол баахан нураагаа хийсэн юм чи. Одоо бүтээн яаж бүтээн босгох юм? Тэр чинь мөнгөөр бүтээн босдог байхгүй. Бүтээн босгол чинь мөнгөөр босдог байхгүй. Бүтээн босгол мэдлэгээр боловсруулаар босдог байхгүй. Хөдөлмөрөөр тий. Хөдөлмөрөөр босно шүү дээ бүтээн босгол. Чи хичнээн ч мөнгөтэй байхад яах юм? За яг хоо хятад төрж ирээд бидний байшин бариад өгч байна. Тий. Хэрвээ хятадууд ирээгүй бол Улаанбаатар хотод одоо ямар харагдах бол? Тэр бүх шилэн байшингууд бүгд байхгүй шүү дээ. За Оросууд бидэнд бензин өгөхгүй бол бид нар тэгэд яах үхэр тэргээр л явна шүү дээ. Өөр хаанаас бензин авах вэ? Онгоцоор авчрах юм. Мөнгө дийлэхгүй шүү дээ. Гэхдээ бид нэр ингээд тусгаар тогтнолсон гэж өөрсдөө айгу гой хэлдэг ч гэсэн яг үндэ тусгаар улс биш л байгаа юм л да тийм үү. Яг оюуны хувьд яг энэ бид тусгаар тогтнох бид нар чадвар байхгүй. Тийм нөгөө интеллект оюуны өндөр түвшинд энэ улс орныг аваад явах хүмүүс байхгүй бид нар. Социализмыг нурааж баяжсныгаа мундаг гэдэг байгаа байхгүй. Энэ арчлалын нөхдүүд чинь. Тий. Одоо өөрснөө тэгээд мөнгөтэй болоод богдуулыг нөгөө дархан цаастаа богдуулаад тойроод бүгдээрээ том байшинд ороод тэгээд нугчлаа шүү дээ. Тэгээд болоо. Тэдний хувьд амьдрал дуусаа, үлгэр дуусаа тэр хүмүүсийн хувьд. Нэгэн ч гарч ирээд одоо цаашаа яах вэ залуучуудаа гэж ярилцах хэвээр ярилцахгүй биш шүү дээ. Гарч ирээд ч яриад байханд тэдэрт байхгүй. Тийм учраас тэд нар чинь нэг өөрсдөө аврахын тулд социализмыг муулж эхэлсэн байхгүй юу. Тэгэхээр ямар муухай нийгмээс та нарын
арчлыг байгуулсан юм бэ? Баярлалаа ах нараа гэдэг нэг ийм л юм яваад байгаа байхгүй юу? Мгм. Надад бол үгүй та нар чи юу ярьж байгаа юм бэ? Энэ цэцэрлэг сургууль эмнэлгүүдийн чинь энэ захилгаан станц, дулааны станц, тийм үү, төмөр зам энэ чинь бүгдийг социализм бүтээн болгосон. Мгм. Тэнгэрээс бэлэн унаад ирэх биш шүү дээ. Тийм. Мгм. Одоо Яг нэг та нарын хувьд бол мэдээж социализмд байгуу мэдэхгүй юм чи. Тэгэл нөгөө хэвлэл мэдээлэл сонсон шүү дээ. Тийм. Тэгэл хэвлэл би бол мэдээлэл өөрөө чи мэд. яг Фейк хоо ньюс. тийм. Би яг нэг ийм юм бодсон юм. Юу гэхээр тухайн үед бол Марксийн яг одоо гаргасан санаа гэх юм уу тэр идея концептыг хүмүүс буруу ойлгоод ч юм уу ойлгоогүй мөртлөө шууд тэр нэг ч удаа номыг нь уншиж үзээгүй мөртлөө дайраад ч юм уу тий. Яг боловсралгүй хүмүүс, мэдлэггүй хүмүүс гэдэг юм уу. Одоо өөрсдийнхөө амийг санааг ингэж шахдаг, тулгадаг ийм зүйлүүд болсон юм болов уу гэж бодод л юм л да. Тэгэхээр яг нөгөө одоо мэдлэггүй боловсралгүй хүмүүс нийгэмд ингэж хүчтэй болохоор ямар аюултай болдог вэ гэдэг нь магадгүй тэрний том жишээ гэж магадгүй. Яагаад тэгэхээр социализм гээ ярангууд, коммунизм гээ ярангууд хүмүүс Сталинтай айгүй холбож ярьдаг тийм үү. Сталин бол яг тэр социалист хүн бол бас биш гэж би бол хувьдаа дүгнээд байгаа. Тэрнээ та санал хэлэх үү? Яг ер нь бол байна шүү дээ. Одоо ингээд энэ байна шүү дээ. Манай энэ бүх дүгнэлтүүд, манай энэ бүх одоо тийм үү үнэлгээний чинь ерөнхийдөө байна шүү дээ. Мэдээлэл одоо information гэдэг байгаа шүү дээ. Энэ бүх чинь нэг баруулны хэвлэл мэдээллээр дамжиж орж ирсэн л мэдээллүүд ахгүй юу. Бид нар чинь ганцхан сувгтай байна шүү дээ. Тэр нь барууны сувг. Барууны л мэдээллүүд. Өөрөөр баруун талаас социализмыг, Сталиныг, Хятадыг, Мао Цзэдунийг одоо юу байдгийг тэр баруун талаас ямар л одоо үнэлт дүгнэлт мэдээлэл байна уу? Тэрийг чинь бид нар шууд хүлээж авч байгаа байна. Өөрөөр эндээсээ одоо явдаг мэдээллийг бас сонсох хэрэгтэй байна. Хятадууд юу гэж ярьж байна уу? Оросууд Сталинаа юу гэж ярьж байна уу? Хятадууд Мао Цзэдунаа юу гэж ярьж байна уу? Эндээс бид нар чи ямар ч мэдээлэл хүлээж авахгүй шүү дээ. Яг бол барууны ертөнц капиталист ертөнцийг бол зөв бусад барууны ертөнцөөс бусад ертөнц бол бусад орнууд бол буруу гэдэг дээр л яваад байна шүү дээ. Холливуд бол зөв, Америк бол зөв, бусад орнууд буруу. Ингэж болохгүй шүү дээ. Тэгэхээр мэдээлэл заавал тал талаасаа байх хэрэгтэй. Тэгжээч бид нар евро хүрий гэсэн мэдээлэл рүүгээ хүрнэ үгээс ганцхан сувгтай тэр нөгөө хэлээд байгаа шүү дээ. Нөгөө бабл дотор яваад байна шүү дээ. Бид нар чинь барууны л бабл дотор яваад байгаа. Тэндээсээ бид нар гарах хэрэгтэй байхгүй. Би ч юм болохоор Хятад, Орос бүгдийг ингэж харж ирж дундаас юм гаргаж ирдэг. Тэгээ би чинь жоох Хятадыг жоохон зөв сайн юм хийж яах гэхээр Хятадын тагнуул болчдөг. Оросыг зөв юм сайн хийж яах ама Путиний тагнуул болчдөг байхгүй юу? Тэгэхээр би одоо ерөөсөө зүгээр Орос Хятадыг зогтоо зөөгөл муулах хэрэгтэй болж байгаа байна. Тэгвэл би барууныханд тэгвэл би одоо залуучуудад таалагдах гэдэг шүү дээ. Зарим залуучуудад. Үгүй шүү дээ. Би эзэн шитгэхгүй шүү дээ. Тий. Яг би чи философч учраас шүмжтэйгээр л харна шүү дээ. Би Америкийг шүмжтэйгээр л харна. Америк сайн бий, муу юм зөндөө бий. Тий. Герман сайн бий, муу юм зөндөө бий. Оросд сайн бий, муу юм зөндөө бий. Хятад сайн бий, муу юм зөндөө бий. Тий. Андрес нэг л одоо сүрхий бүх юм зөв орно энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. Ямар орн бүх юм зөв юм. Тэр байтугай Америк өөрснөө хэлж байгаа шүү дээ. Америк арчилсан орн биш шүү гэж зарлаад байгаа шүү дээ. Тэгж байна. Яг энэ болгон мэдээлэл дээр хүмүүсийн одоо дархлаа гэх юм уу те дархлаа ч юм уу вакцин яаж ажиллах вэ гэхээр баг зэрэг тэр ухаан вирусыг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө дараа нь тэрийг таниад мэдээд байна. Тэгэхээр одоо мэдлэгтэй бол маань энэ оюуны нэг олон хэрэгтэй хэрэггүй мэдээллээс өөрийгөө дархлаатай болж ийн гэж ойлгож болж байгаа. Тэгэхээр юу гэдэг нь те одоо яг 50 гарцсан 60 гарцсан усыг хөдлөн гişүүд аганаар хийг одоо дархлаатай болох боломжтой мүү би бол сайн мэдэхгүй байна. Гэтэ яг залуучуудыг тийм ээ хүүхд залуучуудыг 10 жилд байгаа цэцэрлэгт байгаа ч оюутан байгаа залуучуудыг хэрхэн дээр дархлаатай болох боломжтой юм бэ? Ямар ном уншуулах юм бэ? Яах юм бэ? Ямар хүмүүстэй уулзах хэрэгтэй вэ? Харин энэ чинь одоо би бас толгойг өвдөж байгаа юм чи наатах ч байхгүй юу. Яг л би ч одоо ингээл ном уншихээр бас хэцүү байдаг байхгүй юу. Одоо нөгөө гадуур байгаа номын дэлгүүрүүд ороод тэгээд орчуулсан ингээ ямар номнууд байдаг вэ? Манайх ч одоо орчуулах гэж би хэлээд байгаа шүү дээ. Оршуултын шүү гэж. За тэгээ нөгөө нэг тодорхой маш чухал философийн, оюуны, хүний толгой хөгжих тэр үгнүүдийг чинь ингээд монголчлаа хийчихсэн. Одоо интеллиженс гэдэг үг чинь ингээл оюун гэж орчуулчихсан шүү дээ. Оюун гэдэг одоо нэртэйч хүн биш шүү дээ. Оюуны ундраач шиг.
тий оюун ямар сургуульч гэх шиг. Тэгэл оюун гэдэг үг бол ерөөсө хаал бол хэрэгэлдэг. Жохон өөрчлөх юм бол оюу болоо явчихна. Оюу толгой болоо явчихна. За тэгэл одоо юу emotion, feeling түрүүн билсэн шүү дээ. Logic маш чухал өгнөд орчуулсан ачна. Логикийг орчуулсан ачна. Сэтгэн бодох гээл. Thought гэдэг үг ба шүү дээ. Thinking бодох гэсэн. Тэрий чинь сэтгэлгээ гэж. Тэр байтугай философик хүртэл сэтгэлгээ гэж орчуулад гэдэг зад болж байна. За emotion-ыг одоо орчуулж болохгүй шүү дээ. Эмоц. Тий, эмоцоор л явсан тэр. Психологийг орчуулж шүү дээ. Psychology, психологи гэдгээр л явах хэрэгтэй. Одоо психо гэдэг үг чинь грекийн үг явж байгаа байхгүй. Хүний ухаан гэсэн. Бид нар чинь сэтгэл зүгэл тэгчдэг шүү дээ. Зөвхөн сэтгэлдээ хамаагүй байхгүй. Бодол, санаа, санамж зөндөө юмтай хамаартай. Ингээд бид нар чинь нэг юм сонирн байдалд орчод байгаа. Feeling гэх юм бол мэдрэмжгээл явчихдаг. Perception-ыг яаж орчуулах гэдэг юм? Perception чинь мэдрэл шүү дээ. Feeling чинь сэтгэлийн хөдөлгөөнтэй хамаатай шүү дээ. Ингээд маш их юм байгаа байхгүй. Тэгээ эний чинь бүгдээрээ нөгөө хинgnээс хүсүүлээд одоо би нөгөө хэнийг л хин хоёрыг л их муулдаг шүү дээ. Одоо нөгөө Бямби Эренчин Дамжин сөрөө хоёрыг тэр хоёроос л гаралтай байхгүй. Бүгдийг монголчилдаг. Энэ аюул энэс одоо яаж салах юм мэдэхгүй. Яаж салах юм? Одоо машины rule гэдэг чинь шүү дээ. Rule. Rule гэдэг чинь англи үг шүү дээ. Rule, ruling удирдах, жолоодох гэсэн үг шүү дээ. Тэр чинь одоо хүрд болгоо ийцсэн. Хүрд чи одоо тэгээ ганданд хүрд эргүүлээл. Лам хүрд эргүүлээл. Бид нар машин дотроо хүрд эргүүлээл. Ингээд дими явахгүй юу? Тэг дими явахгүй. Тэг өнөөдөр хүртэл бид нар одоо 12 сараа хүртэл олон улсын ойлголтоор нь явах хэрэгтэй байсан байхгүй юу? Нөгөө January, February, March гэдэг яг тэрүүгээр нь явах хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгэхгүй тэгэл тоолоод 1-р сар, 2-р сар, 3-р сар гээл Април, Май, Жун гэдгээр нь явах хэрэгтэй байсан байхгүй юу? Август, тийм үү, Септембер байх 9-р сар гээл тоолоод ийм сонирн байдал бид нар чи одоо энэ бүгдээс одоо яаж гарах юм маш хэцүү. Бид нар боловсролын асар том соёлын бүр боловсрол ярихад хэцүүтэй Монгол оронд бол ер нь Монгол орн бол боловсролгүй орн. Тийм боловсрол ярих ямар ч боломжгүй. Education гэдэг үг чинь educated гэдгээрээ байдаг болохоос ш education гэдэг чинь нөгөө дипломтой адилхан авдаг юм биш байхгүй education чинь. Энэ дотор явагддаг процесс байхгүй education чинь. Тэгэхээр Монгол хүний энэ дотор хизээч education процесс явагдахгүй. Бид нар зөвхөн дипломын мөнгө төлөөл авчиж байгаа шүү дээ. Тэгэл нэг боловсролтой гэдэг байгаа шүү дээ. А зүгээр яг миний хэлэх гээд байгаа боловсрлоосоо гадна бид нар зүгээр соёлын ийм хэцүү байдалд нь орчод байгаа байхгүй юу? Тий. Хамгийн түрүүнд бид нар соёл ярихгүй болов. Энэ яг хоо соёлын сайд маань бол соёл гэхээр нөө мориор уртын дуу гэж боддог юм шиг байлаа. Би бол сайн мэдэхгүй юм. Гэхдээ яг хуу соёл гэх тэнгууд одоо ингээ хүүхд залуучуудын дунд тарж байгаа соёлыг харахаа ерөөсөө л утасны соёл те интернет. Өдөр шөнөгүй TikTok, өдөр шөнөгүй Reel, өдөр шөнөгүй Instagram. Тэгэхээр нөгөө нэг мэдээллийн мэдлэгийн энэ хог дунд одоо ерөөс тархиад дүүргээд тэр тархин нь одоо ямар ч хэрэгтэй мэдээлэл ингэж нэмж орох орон зайгүй болчихж байгаа юм болов уу гэж би бол хараад байгаа юм бол. Тэгэхээр энэ дээр одоо бид нэр таны бодол энэ дээр юу гэж боддог вэ? Одоо гар утснаас л салах. Гар утснаас л одоо төр зур олж явах. Одоо бид нар тэгээ энэ одоо гар утсны үйлдвэр, энэ интернет, энэ компьютер, тийм үү, софтвер бүх энэ нөгөө тех гэдэг байгаа шүү дээ, тийм үү? Хай тех, тийм үү? Тех компани гэж яриад байгаа шүү дээ. Эдний чинь үүсгэн байгуулагч, эдний чинь дээгүүр ажилладаг том топ менежерүүд чинь хүүхдүүдтэй гар утас нэг хэсэгтээ өгдөг гэж байгаа. Яг тэд нар мэдчихэж байгаа байхгүй. Одоо чи энэ Америкийн том технологийн компаниудын боссуудаас асуугаарай. Танаа хүүхдүүд гар утастай юу шууд өгөө гэв. Гар утастай болохгүй. Хүүхдийн тархийг ална. Би энэ Anxious Generation гэх ном уншиж байгаа. Гар утастай амар шүү. Эндээс яаж салах юм мэдэхгүй. Энэ ном дээр эндээс л одоо Anxious Generation гэх ном дээр ингээд хүүхдийн одоо уртлын тархины хэсэг маань хамгийн их хөгжөөгөө байдаг. Тэр маань одоо бүрлдэж идэг, хамгийн одоо эмзэг байдаг. Тэр үед нэг 13 4-т баг 25 хүртлээч хөгждөг. Тэгэхээр 13 нас хүртэл нь смартфон одоо ухаардаг утсыг бити өгөө гэдэг юм л да. Тэгээд тэгэхгүй бол ингээ хүүхдүүд чинь бүр ингээ тархин юу ч шалаад байна л гэж хэлээд лээ. Тий.
Яг бол чиний яг зэрэг энэ уртлын нөгөө кортекс гэдэг байдаг шүү дээ. Яг тэр Тий. хэсэг багхгүй. Бид нар чинь нөгөө нэг уул бид нар чинь төрлөө гэдэг нөгөө анхдагч тархитайгаа байдаг багхгүй юу? Тий. Мгм. Анхдагч тархи. Анхдагч тархин чинь нөгөө бид нар нөгөө амтналаг чанарууд чинь байж байгаа шүү дээ. Одоо гадуурх бүрхүүл тархиудаа бид нар чинь боловсрлоор дүүргдэг багхгүй юу? Тэгээд боловсрлоор мэдлэгээр дүүргэсэн тэр тархи маань нөгөө нэг амтналаг тархи маань удирдах барьж явдаг болдог багхгүй юу? Тэгжээс нөө reasoning human болж байгаа тийм үү? Яг үнэ. Ухамсарт Тэгэхгүй гэх үү бол бид тэрийг нар одоо чинь юу гэх үү? Ухамсарт гэж хэлэх үү яг гэх үү тэрийг одоо. Гэхдээ одоо ухамсар гэдгээс өөр арга байхгүй. Тийм ухамсар тийм. Ухамсар чинь цаана нөгөө ёс суртахуун энэ төр явна шүү дээ. Мгм. Ёс зүй энэ төр явна шүү дээ. Тийм. Одоо этик гэдэг гоё үг чинь бид нар тэгэл бас ёс зүйгээр орчуулж байгаа шүү дээ. Одоо яа их вэ? Morality гэдэг чинь бид нар ёс суртахуун гэж орчуулж байгаа. Энэ чинь орчуулж болохгүй л үгнүүд байхгүй юу? Мгм. Тэр Этик бас нэг гэдэг юм чинь грек үг баха тийм. одоо танд боловсрол ингээд процесс хийлж штэ. Энэ бол очих цэг биш, процесс юм аа. Маш их стресстэй процесс тийм үү. Тэнгүүд биднийг одоо 10 Тэр стресс чинь би сайн гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм. Тийм. Яг бол монголчууд чинь байна шүү дээ. Тэр стресснээс чинь айгаад зүхтаагаад байдаг байхгүй юу? Би болохоор стресс гэж шаардаад байдаг байхгүй юу? Ном унш стресс нь. Яг бол стресс гэдэг чинь нөгөө нэг шин юмтай тарих чинь нөгөө тулгархаараа нэг цаанаасаа байгалийн тэр инстинкт нь ажиллаад ингээд хамгаалдаг байхгүй юу? Тарихаа. Гэхдээ байгалийн инстинкт чинь боловсрал гэж мэдэхгүй шүү дээ. Шин юм аюултай шүү гэдэг л мэдээ өгдөг байхгүй юу? Тийм. Тэгэнгүүт л тэр стрессээ давах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Монголчууд чинь тэрийг давахгүй. Би яагаад стресстэй хэцүүдэд байна гэд сэтгэл зүйч рүү юм бол амраа явчихдаг баг. Би нэг ийм гоё одоо үг олсон ишлэл гэх юм уу? Хүмүүс одоо бид нэр чулуун сэсгийн үеийн биетэй сэтгэл зүйтэй. Яг үнэ. Гэсэн мөртлөө medieval дунд үеийн одоо юм институттэй байгууллагатай. Гэсэн мөртлөө бурхан шиг godlike технологитой болсон гэж байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг технологийн боол болохоос өөр ямар ч аргагүй болсон юм болов уу гэж энэ үгийг сонсоод би бас бодогдсон л доо. Яг л технологийн боол биш л дээ. Яг бол тийм технологиг тийм үү? Ашиглаж чадахгүй байна уу? Чаддаг болгоч тэрийг хэрэглэж чадвал бид нар god болох байхгүй юу? Тэрийг хэрэглэж чадахгүй бол тэрнийхээ боол болох хэрэгтэй байхгүй юу? Болно шүү дээ. Тэгэхээр боловсрал мэдлэгээр бид нар тэр godlike технологи чинь тийм үү? Easy хөнгөн хэрэглэж чаддаг болох хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл бид нар өөрнөө god болчихж байгаа байхгүй юу? Тэр чинь хэлээд байгаа шүү дээ. Одоо тэр Big 5, Big Tech гэх компаниудын нөхдөд чинь тэгж л хэлээд байгаа шүү дээ. Бид нар ийм godlike технологи бүтээчээд тэгэд эннийхээ боол болно гэдэг чинь ичмээр баг. Одоо нэг бурхны зураг зурчаад тэрийг хандаа өлгчгöd тэгээд тэрэндээ гэж шүтээд идэхтэй адилхан байхгүй юу? Уул нь өөрөө зурсан байхгүй тэр бурхнаа. Тэ? Тэрнтэй адилхан бид нар бурхантай адилхан технологи хийчихэд тэрнийхээ боол болоод ивэл ичмээр байхгүй юу? Уг нь сарлуу очиж чаддаг болсон байгаа даа тийм үү? Гэсэн мөртлөө сараа хараа сарлуугаа ингээд одоо сэржим өргөд байна шүү дээ тийм үү? Уг нь очиж чадна тэрэн дээр. Тэгтээ сарлуугаас нэг сонирхоод байх юм байхгүй. Тэнд ч одоо очиод тийм пив байхгүй шүү дээ. Яг хоо наа жоохон багт 10 жил мэ одоо ч гэсэн тийм л байгаа л та. Би бол хүүхдүүдтэй бас асуухаар сэтгэл боловсролтой сэтгэл хангалуун байна уу гэхээр тухайн үед бол одоогийн хүүхдүүд байхгүй гэдэг болсон байл. Би бол тухайн үед бол байна л гэх байсан баг тийм үү? Тэнгүүд бид нарыг юусоо алдаа гаргалдаг байсан. Багаас нь өрсөлдүүлцдэг тийм олимпиад уралдаан. Олимпиад орж чадахгүй бол би олимпиадуудыг одоо тийм үү зогсоох хэрэгтэй. Би бол олимпиад оролцдоггүй хүүхд байсан. Тэгэхээр намайг багш нар тоохгүй зогсоох хэрэгтэй. Ерөөсөө тоохгүй. Тэгээд тэр нэг тоондоо сайн байна. Тоондоо сайн бол сайн гэдэг тэнэглэл байна. Тэр бас асар том тэнэглэл. Тэгэхээр би ерөөсөө ингээд алдаа гарах хэрэг надад байдаггүй юм шиг би боддог байсан байхгүй. Алдаа гарах юм бол би тэнэг хүн юм шиг санагддаг байсан. Яг үндэ өн алдаа гаргаад сурмаар байж тээ. Хинч юу ч сурахгүй байхгүй. Яг бол бид нар чинь бүх юм шинэ учраас алддаг байхгүй. Шинэ учраас. Алдахгүй нэг бол одоо төрхтөө сөрхөд өрцсөн юм аашийн тий. Хүүхэд чинь алдсан шүү дээ. Би нэг алдаа ба амжилт гэсэн нэг бас л нэг 30-аад насны нөхдүүдийн хөөрцгөлсөн нэг үйл ажиллагаанд очиж оролцож илтгэл тавьчихсан. Тэгээд тэнд бол бүгдээрээ л амжилт яриад байгаа байхгүй. Гэнч алдаа ярихгүй алдаанаас ингэ айгаад байгаа. Бүгдээрээ л амжилт гэдэг байгаа. Тэгээд чи амжилттай байж яах юм гэсэн юм. Чи амжилттай бол чи юу ч сурахгүй та нар. Амжилт чамааг аална. Алдаа чамааг юм сургана. Тийм учраас одоо гараад яв. Бүгдээрээ өнөө орой нэг хэд сайхан алдаад ав.
Би залуучууд хэлээд байгаа шүү дээ. Явцгаа алдцгаа. Явцгаа буруутцгаа. Бүдэр хамраараа газар шааж уна. Мгм. Тухаараа хан мүрэг. Алд тий. Таны хувьд залуу Амжилт байхдаа өөдөхтэй шүү дээ. таны хувьд Надад ч залуу амжилт байхдаа өөдөхтэй. ямар алдаанууд та одоо бодохоор миний чиста зөв алдаа байсан даа гэж боддог юм. Миний одоо хамгийн нэгдүгээр одоо алдаа юу байсан бэ гэвэл ерөнхийдөө 10 жилийн сургууль ороод тэгэл би айгүй мундаг болно гэдэг том алдаа байсан. Мгм. Тий. Ер нь бол би өөрөө л мундаг болох хэрэгтэй юм байна. Хинч намайг мундаг болохгүй. Тэгээд уран зохиолын ном уншсан надад хэрэг болсон. Яг л багш нарыгаа голж эхэлсэн. Тэгээд уран зохиолын ном уншиж эхэлсэн. Тэгээд уран зохиолын ном надад бас хэрэг болсон. Монгол ном Дараа байсан уу нь эсвэл гадаад ном байсан уу? мэдээж гадаад л байж таарна шүү дээ. Манайх Мгм. чинь дандаа л амжилттай хамгийн сүүлд хамаг юм бүтээл дуусаад байгаа шүү дээ бүх номнууд. Оросын Чехийн ном чинь ингээд хүний амьдралын хүмүүсийг ингээд шоглолчихсан ном байдаг байхгүй. Мгм. Амьдрал бол бүтэхгүй. Хорвоо ертөнцид дандаа тэнэг бүтэхгүй нөхдүүдэд дүүрэн шүү. За энэ дотор чи учраа олоорой л гэсэн номнууд байдаг байхгүй. Дараа хоёр дахь том буруутгал миний буруу ойлгож авсан юм. Их сургуульд ороод би айгүй их юм сурна гэж бодож ирсэн баг. Маш их юм сурна. Цэг сургуульд ороод юу ч сураагүй. Зүгээр л томьёо чийжлээл шалгалт өгөөл дүн аваад яваадсэн. Хаана Оросд Ном гэсэн үг уншдаг үү? байхгүй. Хаана сурлаа та? Баахан шалгалтанд даруулсан. Хаана сурлаа? Оросд уу? Би чи Германд сурсан. Германд. Дрезден. Тийм. Мгм. Тэгэл би Германд шилжсэн. Би мундаг болох байх гэдгсэн. Тэг би чи нөгөө физик техникийн шинжилгээ ухааны байгалийн шинжилгээ ухааны салбараар сурч ирсэн юм чи. Тэгэл тэр томьёотоо зурдаад багшаасаа яагаад шалгалт өгөөл гүгдсэн. Тэгээ нэг мэдсэн чи би ямар ч уран зохиолын ном уншаагүй байсан. Би ч нөгөө уран зохиолын ном дагаад дуртай байхгүй. Мгм. Тэгээд би ерөөдөө за би чи ерөөсөө сэтгэлээр унаад герман хэлийг гой сурчаад байдаг. Тэгэхээр герман хэл маань надад хэрэг болохгүй шүү дээ. Тэгээд би чи яагаад би философи руу орсон гэвэл энэ гоё герман хэлтэй. Тэгээд тэр Германы тэр их мундаг философчдын номнууд номын сангаар дүүрэн, тавиураар дүүрэн байдаг. Тэгээд тэрийг нэгийг ч уншихгүй би одоо Монгол руугаа буцах юм уу? Тэрс надад амар харамсалтай байсан баг. Мгм. Тэс нөгөө одоо нэг ууланд хээрийн галуу тийм үстэй үл хүрэх газраас мэдлэг боловсрал бараа таваар аваад ирнэ гэсэн үг байдаг үстэй тий. Тий. Тэгээд ерөнхийдөө за би өөрөө л бас өөрийгөө л боловсралтай болох юм байна. Боловсралыг би гаднаас авахгүй юм байна. Хинч надад заахгүй юм байна. Профессор бол надаас шалгалт аваад дүнгээ тавиад цалингаа аваад яваад гэх юм байна. Тэгэхээр би л одоо өөртөө профессор болохоос өөр аргагүй болж байгаа. 10 жил би өөртөө багш болохоос өөр аргагүй болж байгаа. Багш нар чинь бас өөрөнгөсөө хувийн амьдралтай надтай зурлаад байгаа байхгүй шүү дээ. Миний асуултуудад хариулахгүй шүү дээ багш нар. Дугаа хичээлээ дүнгээ ав. Тэгээ гэртээ хайр. Би бас харж гэр орныхаа ажлыг хиймээр байна. Тэгэл болоо. Тэгэхээр чи ерөөсөө за би бол ганцаараа юм байна. Өөрөөртөө л бүгдийг хийх юм байна. Өөрөөрөө л бүгдийг хийх юм байна. Өөр арга байхгүй. Тэгэхээр чи бол өөрийнхөө багш, чи бол өөрийнхөө профессор. Энэ бүх компьютер, энэ бүх гар утас, энэ техник хэрэгсэл, интернет энэ бүгдийг бол их сургууль гэж хүлээж авах хэрэгтэй. Их сургуульд ороод би юу ч сурахгүй. Интернет рүү дэлхийн том профессоруудын лекц, янз бүрийн Amazon-оор дүүрэн номнууд одоо маш их юм байна шүү дээ. Компьютераа интернеттэй залгаад ороход бол юм сурыг гэсэн үнд. Тэгээ одоо ихэнх нь тэгэл Facebook, Instagram тийм үү зураг солилцох, тортны зураг явуулах, хувцсны зураг явуулах одоо юу байдаг. Зарим нь одоо ингээл биеийнхаа янз бүрийн шивэсийг харуулах тийм үр л орчлоо л доо. Гэхдээ яг нэг тиймэрхүү байж болно л доо. Байлгүй яг залуу хүн янз бүрийн байж штэ. Хүнд гайхуулах юм байна, харуулмаар юмнууд зөндөл байна. Гурууныхаа өмсөг хүртэл харуулмаар гэж штэ. Гэхдээ эн чинь тэр хүний өдөржингөө хийдэг ажил болж болохгүй байна. Зөвхөн чөлөө цагаараа л байх хэрэгтэй байхгүй. Биелэгс ПВ хар тамхич байна уу, мансууруулах бодис ч байна уу тэрийг хэрэглэж болно. Гэхдээ тэр чинь нэг чөлөө цагаараа л хэрэглэж хэрэгтэй байхгүй. Тэгж өглөөнөөс орой тэр зориг болчих юм бол тэгэл дуусчих байгаа. Тий. Би ч гэсэн хай нэг виски уух дуртай шүү дээ. Гэхдээ орой чөлөө цагаараа адрес би өдөр энэ төр ууцсан сууж болохгүй шүү дээ.
Ажиллаа хийх хэрэгтэй шүү дээ. Би нэг ийм асуумаар танаас. Одоо та ингээд ер нь боловсрох энэ процесс манд айгүй ганцаараа гэж юм тийм үү? Тий. Гэтэ хүмүүс чинь ийм одоо community хамтдаа нэгддэг, нийлдэг ийм одоо төрлийн амьтан байгаад байна шүү дээ. Тэгжээж Тий. бид нар бас хамтдаа янз бүрийн юм бүтээсэн, хамтдаа одоо саран дээр гарсан гэдэг ч юм уу, эсвэл шинжлэх ухааны олон нийлдэг хийсэн, уран зохиол бичсэн. Тэнгүүд энэ community гэдэг юм сүүлийн үед алагдаад байгаа юм бол энийг одоо ер нь community-гийн одоо үүрэг роль яг юу юм бэ? Энэ дээр одоо яаж буцаж сэргээх юм гэдэг юм дээр та таны байр суурь юу байдаг вэ? Тий. Ер нь бол community бол ерөнхийдөө клуб байж болохгүй. Аха. Клуб, бүлэглэл, нам тийм үү? Эсвэл одоо санаа юу нийлсэн хүмүүс одоо юу гэдгийг тийм ээ? Одоо бол намын гишүүн биш л Facebook бол янз яах бүрийн юмны вэ? групп тийм үү? Тиймэрхүү юм байж болохгүй community. Community бол ороод мэдлэг боловсролоо солилцоод буцаад гараа явчихдаг. Тийм л юм байвал community. Тэгээс орлоо гарч чадхаа болчдөг. А тэр дотор нэгэн үг хэрэгэлдэг, нэгэн яриа хэрэгэлдэг. Бүгдээрээ зөв гэсэн юм да. Одоо Монголд янз бүрийн клубүүд байдаг шүү дээ, клубууд. Тэр бүр өстө бөөл цутгам шүү дээ. 30 40 нөхдүүд. Тэгэл хоорондоо ингээд цус арччихсан. За Facebook юм уу янз бүрийн юмнуудад тийм үү Японы төгсөгчд, Герман төгсөгчд, тэр сургууль төгсөгчд гэдэг нэг баахан нөхдүүд байдیں۔ Тэд нар бол ингээд бас цус арччихсан. Нэг юм яриа л юм. Тэр л гадны хүн орж болохгүй. Хөө гарах чинь. Янз бүрийн группүүд байна. Мэргэжлийн бос хүмүүсийн групп. Нэг нөхөр толгой өвдлөө гэж групп руу орохоор группийнх нь тийм үү? Тийм юм уу? Тийм. Тэгэхээр иймэрхүү юм бол ямар ч утгагүй. Энээс бүр ингээд хол байх хэрэгтэй. Индивидуал гэж юм байна шүү дээ. Индивидуалити бие даах хэрэгтэй. Би даах хэрэгтэй. Өөртөө ээж, өөртөө аав болох хэрэгтэй. Тэр цагт насан турсан хүн гэж байгаа шүү дээ. Ээж хэрэг болоод ах юм бол тэгээд насан туршиг байл гэсэн үг. Аав хэрэг болоод аваасаа хайгатай, аваасаа хамаартай байх юм бол насан туршиг гэсэн үг. Тэгэхээр тэр хоёр хүмүүсийг орлуулах хэмжээнд өөртөө чадварлаг болчлоо. Одоо насан туршсан баг. Олон хүмүүс насан туршихгүй байгаа шүү дээ. Насан турш ээж аав нэг дээрээ. Тэгэхээр ийм нарийн ширийн юмнууд бол түрүүний чиний хэлдгээр тэр community гэдэг маань яг уу тэр яг нийгэм гэдэг утгаараа community бол байлгүй яг уу. Одоо community гэж нөгөө коммунизм гэж үг явж байгаа шүү дээ. Social гэдэг чинь социализм гэж үг явж байгаа шүү дээ. Энэ чинь нэг тийм муу мухай юмнууд биш байхгүй юу? Зүгээр хараар будаал хайцсан үгнүүд ахгүй. Тэрнээс бол зүгээр гэмгүй үгнүүд ахгүй. Мэдлэг боловсролтой болоход бол заавал бие дааж, заавал ганцаараа уншиж сурах. Уншиж. Community дээр юу хэрэг болдгоо вэ? Community руу орж ирээд унссан мэдсэн юм understanding болдог баг. Community руу орж ирээд би ийм ном уншлаа, би ийм сэдвээр юм сонирхлоо. Та нар уншсан уу? Та нар сонирхож байна уу гэд одоо тэн чинь солилцоо явагдаж штэ. Exchange болно штэ. Мэдлэг боловсролуудаа. Тэр чинь community хэрэгтэй байхгүй юу? Тэрс одоо ганцаараа бүгээл гэрээсээ гарахгүй гэсэн үг шүү байхгүй юу? Ганцаараа байх, нийгэм рүү орж ирэх, буцаад нийгмээсээ салж чадах. Салж чадсан. Тэгээ буцаад нийгэм рүүгээ орох чадвартай байх. Бидний амьдрал яг ингэж л дандаа явж байгаа байхгүй юу? Нийгэм рүү орно, нийгмээс гарна. Буцаад нийгэм рүү орно, нийгмээс гарна. Community руу орно, community-гаас гарна. Тэгээс одоо насан турш одоо намтайгаа байжгаад өхөн гэдэр гэсэн юм байж болохгүй шүү дээ. Яг одоо намын залуучуудыг бол 18-таагаас нь оюутан байхаас нь бэлддэг болсон мөлий. Нэг STY гэдэг нэг клуб байт юм лээ. Залуучуудын социал демократ клубууд ч аюултай байхгүй юу? Холбооч гинүү. Тэгэхээр яг социал демократ гэдэг юм ойлгодог ч юм уу, гүү ч юм уу мэдэхгүй. Тэгэхээр яг ингээд явсаар байгаа л одоо нөгөө нэг ерхий сайд бол ингээл сайхан улсыг манд самарж штэ тий. Тэгэхээр би бол яг комитигээ харангууд тэр үед ч юм уу яг энэ шашны холбогдлолтой комьюнитид хамгийн өвчтэй байсан гэж хараад байгаа. Яг тэр нөө Мека дээр очиод нөө муслим хүмүүс маань ингээл залбирдаг те ингээд мөрөглөө үлддэг. Сүм дээрээ бүтэнсэ өдөр болгоо очдог ч юм уу. Эсвэл одоо өөр юу гэдэг. Тиймэрхүү юм хүмүүс нэг тийм би энэ группийн нэг хэсэг шүү гэдэг том мэдрэмжээ өгдөг байсан юм болов уу гэж бодод байгаа. Тэгэхээр одоо ингээд хүмүүс бүгд уцтай олцохоор ерөөсөө нэг би энэ группийн хэсэг шүү гэдэг мэдрэмж өрөөс байхгүй болчихж байгаа юм шиг те. Хин хинийхээ эсрэг ингээд байгаад байгаа юм шиг тийм мэдрэмжтэй
амьдардаг болсон юм болов уу гэж ажиглаад байгаа надад бол яг залуу хүний хувьд тэр хүн болгонд би бинтэг хэрэлдэг, санал нийлдэг, энийг чинь байхгүй, дандаа л зүйрлдэг. Тэгээ уулзахаар нүр нүрээ харахаар ингээд оо миний өгшөө юу байна? Ажил нь сайн уу гэдэг те. Тэг яг үндэ холтонгууд чи юм өстө хогийн гар шиг үлддэг. Тэгэхээр энэ бол яг юу болоод байгаа юм бэ тэр. Энэ бол яг үгүй яг наад чинь бол тэгээд нөгөө психологийн салбар руу сэтгэл зүйн салбар руу яваад орчихор чинь наад чи яг гараад ирдэг байхгүй. Аа. Яагаад ер нь бол монголчууд дээр л энэ аюух ажиглагддаг байхгүй. Яг бол монголчуудын бидний чинь хувьд байж штэ. Чи түрүүн шашин гэнтэр гэж ярьлаа штэ тийм үү? Бид нар чинь бол одоо христийн шашинч байдаг юм уу, исламын шашинч байдаг юм уу, энтхэгийн одоо хинди, буддизм, за хятадын одоо күнз гэдэг энэ бүгд чинь нэг үнэнтэй учраас тэр үннээ барайл явчихдаг байхгүй. Тэрнээ л хэлсэн. Гадын бурхны тийм үү? Тэнгэрийн үнэн. Бид нар чинь нүүдэлчин гаралтай ард юм байхгүй. Бичиг үсэг мэдэхгүй, сүм хийд мэдэхгүй. Ийм ардууд чинь нэг identity байхгүй. Үнэн байхгүй. Дээд үнэн байхгүй. Сайн бол нэг уулын орой шүтнэ. Тийм үү? Хайрхан тийм. Нэг чулуу шүтнэ. Ганц чулуу. Эсвэл ганц мод. Тийм үү? Байгаль дээр таардах аномали гэж хэлдэг шүү дээ. Байгаль дээр таарладаг хэвийн бус үзэгдлүүдийг шүтдэг. Тийм байхгүй юу? Тэгээ нөгөө табу энэ төр гэж ярьдаг шүү дээ, тийм үү? Тийм учраас бид нар чи үнэнгүй ийм малчин нүүдэлчин ийм гаралтай гад байхгүй, бурхан байхгүй, эцсийн дээд үнэн шүтэн байхгүй ийм арт хүмүүс ийм психологийн хувьд ерөөсөн ийм замрааг байхгүй. Тийм учраас нөгөө монголчуудад чи хэлээд байдаг шүү дээ. Дасан зогсчих чадвартай энэ төр гэдэг. Тэр чи яг аргагүй байхгүй. Тэгээ юмд ингээд хурдан юмыг сурдаг, айгүй овсгоотой сэргэлэн гэдэг. Тэр чинь нэг шүтэнгүй арт юм чи ийм байхгүй. Үнэн байхгүй арт юм. Нөгөө талдаа ийм хүмүүс чинь хэдийгээр флексибл, юмыг хурдан тусгаж авдаг, юмыг хурдан сурдаг, дасан зогчдог, гаанч ингээд зогцоо явцдаг, тийм үү? Японд очихороо япон хүн шиг болчдөг, Солонгос очихороо солонгос хүн шиг болчдөг, Америкт очихороо яг American boy болчдөг, тийм үү? Яа гэл, тийм үү? Англид очихороо айгүй англи болоод тэ джентльмен болох гэж ингээд л Германд очихороо нэг л герман болчдөг. Гэтэл ийм нэг талдаа сайн талтай ч гэсэн юмыг хүлээж авах оруулах толгой нь оосон байж шүү дээ. Үнэн байхгүй учраас. Исламын юм уу, хятадын юм уу, энтхэгийн христийн шашны одоо Америкийн одоо юу гэдгийг барууны орно, Франц тэд нар чинь нэг үнэнтэй учраас юм ороход аяг хэцүү. Бараг орохгүй. Монгол залуучуудад зүгээр юу ч хийсэн орно. Ийм хүмүүс чинь нэг талаас сайн юмыг сайн хүлээж авч шүү дээ. Easy хөнгөн байж шүү дээ. Ийм хүмүүс чинь нөгөө талдаа яадаг бол нөгөө гад байхгүй, бурхан байхгүй, ёс суртахуун, ёс зүйн үнэн байхгүй, зөв буруу хамаагүй, тийм үү, сайн муу хамаагүй ийм хүмүүс чинь маш осолтой байдаг. Осолтой гэдэг нь юун дээр осолтой байна те? Яг бол эдгээр чинь зөв буруу байхгүй юм чинь, сайн муу байхгүй юм чинь. Тий, найзаа маргааш нь маа. Тий, өөрөлд найзын үнэн байхгүй шүү дээ. Тиймээс Монгол эмэгтэй хүнтэй гадаад хүн суувал баларна. Яг нь Монгол эмэгтэй зөв сайн муу зөв буруу байхгүй. Тий. Монгол эмэгтэйд агуудаа бол зодуулна. Тий, гадаадын ирчүүд бол. За Монгол эрэгтэй ирчүүдтэй суусан гадаадын эмэгтэйчүүд бол бас хэцүү. Яг бол түрүүн чи хэлсэн шүү дээ. Өнөөдөр найзаа гिचгэн маргааш нь гач юм бичээд өчигдрийн давагдавж өнөөдөр өөр давагдавж болчихсон. Одоо чи тэгээ яах вэ? Ямарч барьцгүй шүү дээ. Чи Япон хүнтэй барьцтай. Япон маргааш Японоор. Герман маргааш германаараа. Америк хүн маргааш Америкаараа. Орос хүн маргааш орсоор. Хятад хүн маргааш яг хятадаараа. Тэрээс монголчууд хятадуудад дургуйч аргагүй байхгүй. Яг тэр чи хийж гээд өөрчлөгдөж монголчуудыг дагаж тийм үү дампуурахгүй, найрахгүй байгаа байхгүй. Үнэ болохгүй байгаа байхгүй. Манай эмэгтэй чинь хятад станараа удак айгу удаан толгойн ажилтгүй гэдэг. Өө тэрэндээ биш байхгүй. Яг тэр чинь нөгөө ёс суртахуун, ёс зүйгээ бариад байгаа. За тэгээд энэ бүгдийн цаана чи юу байдгүй гэвэл сургууль хүмүүжил байдаг. Бүх ард түмэн сургууль хүмүүжилтэй, сургууль хүмүүжлийн номтой, сургууль хүмүүжлийн онолтой. Монголд сургууль хүмүүжил байхгүй. Бидний ээж, аав, эмээ, өвөө 10 жилийн сургууль одоо юу байдгийг
боловсролын систем одоо юу байдгийг хөдөө гадаа одоо юу байдгийг аач сургууль өмжил байх. Жохон сургууль өмжил аана байдгийг мэдэх үү? Монгол улсын хойдлын хөрш буряд Монгол улсын уртлын хөрш өвөр Монгол. Буряд өвөр Монгол хоёрт жохон ч гэсэн сургууль өмжил байдаг. Энэ ар Монголд байхгүй. Тэгэхээр сургууль өмжилгүй байна гэдэг чинь маш осолтой байхгүй. Тийм. Яг хоо би бас гайхдаг байсан л та одоо яг рол модель гэдэг хүн ер нь бол уус болгонд байгаад нэг хүнийг хараад ингээл за энэ хүний хэлсэн үгийг тэрнгээр л явна шүү гэдэг нэг тийм байгаад байна шүү дээ тий. Одоо юу гэдэг нь одоо хар арьстай Америкийн хүмүүсийн Мартин Лютер Кингийг хардаг ч юм уу тий. Тэр хүний хэлсэн үгийг шүтдэг ч юм уу. Эсвэл нөгөө хятад маань Күнзээ ярьдаг ч юм уу тий. Эсвэл одоо грек хүмүүс маань Канта яг Платогоо ярьдаг ч юм уу. Тэгмээ Монголд ерөөсөө тийм хүн байхгүй. Тэгээ одоо ингээ ялангуяа орчин цагийн үед би энэ хүнийг би хүндэлдэг шүү. Энэ хүнээр л нэрээ жиг баримж аваад энэ хүн шиг болох юмсан гэдэг нэг ширхэж хэрэгтэй хүн алга. Яг түүх байхгүй бид нар чи. Бид нар чи дөнгөж сая эсгээрээс гарч ирсэн. Тэгэхээр ингээд надад аягүй хэцүү байдаг юм. Одоо би болж өгвөл Монгол хүнээ л бас зүг чиг болгоод өөрийнхөө одоо энэ алтан гац зочиг хараад явмаар байна штэ. Тэгтээ би ингээд хаяасан Америкийн нэг хар нөхрийг хар хайртай хүнийг одоо хэлсэн үгийг сонсоод энэ хүн шиг болох юмсан гэж явж чаад нэг бодлын гонигтай санагддаг байхгүй. Тэгэхээр тийм хүнтэй болохын тулд бид нар яах вэ? Бас болохгүй байгаа юм тийм. Үнэхээр ингээд тэр хүний хэлсэн үг одоо тийш ихийн төлөө тэмцэл ч юм уу шудраг босын төлөө тэмцэл нь надаас таалагдаад ингээд Монголд хэрэгжүүлэхээр тэр нь ерөөсөө Монгол хүний юм боохгүй. Тийм тэр яг тэр шудрагаас чинь тэр Америкийн шудраг гэсэн байхгүй юу? Justice. Эндхийн шудрагаас чинь өөр шүү дээ. Би чинь бүр залуудаа бас тэр Чехов уншсан сүүл тэр философийн доктор их гэл явж байхад Германы философч одоо би тэтгэл би хэний ч өөрийнхөө үлгэр жишээ болгоогүй байна. Яг бол бас энд хүчингүй байна. Германы тэр Кристийн шашны орны тэр философи Монгол оронд ямарч хүчингүй. Тэрнтэй адилхан одоо манай сэтгэл зүйч нар энэ Австрийн тэр Зигмунд Фройд, Сиги Юнг тэр яриад байдаг байхгүй юу? Тэдний тэр сэтгэл зүйн онолууд бас энэ Монгол хүнд хүчингүй. Тийм. Буруу. Тийм. Яг хоо. Монголд бол шал өөр сэтгэл зүй ярих хэрэгтэй. Заах нөгөө яриагаа ихтэй оюун интеллиженс гэж ярьсан тий. Тэгэхээр бас хэрэгээрээ яриагаа дуусгая гэж бодож байна. Тэгэхээр одоо юу гэдэг яг хүн оюун ухааныг ч одоо энэ интеллиженсийг хүн л өөрөө бүтээж чинь тийм үү. Хүн өөрөө бодоод сэтгээд хоорондоо ярилцаад ном бичээд ингээд тэрийг бүтээгээд Монголд тэгсэн юм нь бол айгу хоорхон байгаад энэ тарамсалтай. Тэгэхээр энэ бол яг өнгөрсний асуудал юм байна. Бид нэр өнгөрснийг өнгөрсөндөө үлдээгээд ирээдүйлөө харж ирээдүйлөө ингэж юм хийнэ гэж явах хэрэгтэй. Тэгжээж манай улс маань хөгжинэ. Тэгээ бид нэр тэр хөгжил рүү явахын тулд одоо юуг бодож, юуг сэтгэж, юуг хийх ёстой юм бэ? Тэр оюуныг бүтээхин тулд. Тим хүнийг бэлтгэхийн тулд. Тэгээд наачаасаа $1000 question. Үндсэн хууль ярина. Үндсэн хуулиас л эхлэв шүү дээ. Ямар Монгол хүндэд зориулсан ямар Монгол улсыг байгуулахын төлөө одоо бид нар үндсэн хууль бүтээгээд тэр үндсэн хуулийн дагуу ажилдаа орох шүү дээ. Яг л үндсэн хууль чинь бидний тийм үү гэдэг тунхаг бичих шүү дээ. Амьдралыг зааж өгөх Байбл болох хэрэгтэй шүү дээ. Бид нар чинь Байбл байхгүй. Бид нар чинь Коран байхгүй шүү дээ. Юуж байхгүй шүү дээ. Бах үлгэрүүд л байна шүү дээ. Тэгэхээр ямар нэг байдлаар бид нар ер нь Монгол улс бол ийм улс тийм үү ийм зорилготой ийм одоо утга агуулгатай энэ оронд ингэж явах нь зөвөө гэсэн тийм бид нарт одоо нэг луужин гэдэг шиг чиг зүг заах тэр одоо бидний тунхаг бичих чи аюу хэрэг болоод байгаа байхгүй юу. Би чи хар хайцаг гэж нэг бодлого хүртэлх гэж ном бичижсэн байхгүй юу. Би чи гуйгаал өгдөө шин намайг нэг авиачаад нэг байшин руу оруулаад өгөөч нэг тэгээд тэн чинь би одоо суугаад зөндөө их юм хийя. Тэсээ тэр өөр хийх хүн байхгүй байна. Гэхдээ нэг ганц хүн гарч ирээ тийм хийл да гэдэг хаад над тийм би нэг уртлын нэг хуучин Цэдэнбал даргын 1-р сургуулийн хажуутлын Цэдэнбал даргын хуучин өвлийн нэг сууц байгаа шин 2 давхар цагаан. Гэхдээ тэрийг надад өгчөөч гэж би гойгаал байгаа шүү дээ. Тэнд суул яг чиний надад асуугаад байгаа асуултанд чинь би хариулаад суух хэрэгтэй байхгүй. Тэр чинь нэг өгүүлбэрээр хэлждэг юм биш аа. Одоо Байблыг чинь нэг өгүүлбэрээр хэлчих гэж хинч хэлэхгүй шүү дээ. Наа чи юу гэж хэлсэн юм? Нэг хэлчих. Кораныг тийм үү?
Юу гэсэн байж хэлчихэж. Манайхаа ч тэрэндээ сайн штэ зүрх зүгээрээ хэлждэг штэ тий. Тэгээд ерөөсөө энэ номыг та нэг сайхан миний бичсэн номнуудыг хүртэл хүмүүс тэгдэг шүү дээ гэдэг. Тийм үү. За би одоо аваад уншина гэж байхгүй. За нэг ганц өгүүлбэрт номоо нэг сайхан багтаагаад хэлчихдэг үү гэдэг байхгүй. Тэгэх юм бол би тэгвэл ном бичиж яах юм. Нэг өгүүлбэрт багтах юм болов. Тийм. За ойлголоо. За баярлаа. Тэгээд дараагийн дугааруудаараа өөр гоё сонирхолтой сэдвүүдэд хоёлаа ярилцах тий. Тэгэхээр чи ер нь ингээл аюу хэрэг. Яг бол одоо чиний үеийнхэн тийм үү? Одоо Z generation, миний үеийнхэн тийм үү? Одоо би чинь нөгөө юу аахгүй? Boom generation байхгүй юу? Тэ нөгөө 60-аад он чинь нөгөө booming болсон шүү дээ. Тэ дэлхий дээр тэр generation байхгүй чи booming гэдэг. Тэр энэ хоёр чи одоо нэг түрүү хэлсэн шүү нэг уулзалт тах хэрэгтэй байхгүй юу? Уулзалт тах хэрэгтэй байхгүй. Generation-уудын уулзалт чи аягүй чухал байхгүй. Тэр чинь ингээд холбогдох хэрэгтэй байхгүй. Тэрээс залуучууд тэнийг эднэртэй юу ярьдаг юм? Эсвэл хөгсчүүд за энэ хүн өнгөрсөн гэвэл бид нар чинь ингэчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө divide and then conquer гэдэг үг болчих гээд байгаа байхгүй. Яг бол ард түмнийг дотор зодтолтуулаад хэрэлдүүлээд салах тэгээд дараа нь эзлэхэд хамархан гэсэн үг гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар divide and conquer болж болохгүй байхгүй. Тэгээ Монголд бас таны хэлж байгаа шиг divide маань зөвхөн насны хамааралгүй бас нөө энэ наам тэр наам ямар ч үйл баримтлал ялгаагүй мөртлөө энэ наам тэр наам гэж. Эсвэл эрэгтэй эмэгтэй, эсвэл хувийн хвшил төрийн хвшил. Ингээл яваад байгаа байхгүй тий. Тэгэл одоо нутаг бас тий. За чи аль аймаг төрсөн. Эсвэл хотын аав чинь аль аймаг. Тэгэл аймгаараа бас ялгарна. Би бол хэлдэг шүү дээ. Би хотын хойгингууд үгүй чи яг аль аймгийнхаа гэж хэлдэг. Би хотын тэр аахгүй юу. Тэр чинь divide болох гэдэг шүү дээ. Identity politics гэдэг байгаа. Тэг яг нөгөө тэр өөрийнхөө хувь identity гараад ингэж тоглолт хийх гэж байгаа юм яах гэж байгаа. Харин тийм байхгүй юу. За окей. Баярлалаа. За